За сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Infinity English-ийн багш нар байна. Гэрлээ. Тэгээ Солонгоо. Тэгэхээр энэ удаагийн бичлэгээр бид хоёр та бүхэнд онцгой мэдээлэлтэй ирсэн байна. Тэгэхээр их сургуулиудад одоо хэрхэн тэтгэлэгтэй суралцах талаар манай Солонгоо багш нар та бүхэнд ярьж өгөх болно. Тэгээд ерөнхийдөө манай сургуулийн төв нь одоо сүүлийн үед бас гадаад ихтэй сургуулиудад төгсөгчдөө болон өөр хүсэж байгаа хүмүүс одоо IELTS оноотой хүмүүсийг зуучилдаг болоод байгаа. Тэгэхээр энэ талаар одоо ямар сургуулиуд руу, ямар шаардлагаар аль улсууд руу явуулж байна гэдгийг манай Солонгоо багш болно. За баярлалаа гэлээ. За, Infinity English маань энэ жилээс Австрали, Хятад, Солонгос ихтэй сургуулиудад тэтгэлэгтэйгээр зуучилдаг болсон байгаа. Гэхдээ тэтгэлэгтэйгээр гэж байгаа учраас тодорхой хэмжээний академик шаардлагуудыг бол бид нэр тавьж байгаа. За, Австралийн тухайлах юм бол Австрали руу гэхэд улсын 43 сургууль, хувийн 200 сургууль руу тэтгэлэгтэйгээр зуучилж байгаа. Тэтгэлийн хувь хэмжээний хувьд бол 20-аас 50% байгаад байгаа. Тухайн сургууль болгоноос янз янз байгаа даа. Тэгэхээр тэтгэлэгтэй гэдэг нь таны academic study чинь арай илүү одоо бусдаасаа онцгой авах хэрэгтэй гэсэн үг. За тухайлх юм бол та Австрали руу тэтгэлэгтэйгээ явахыг хүсэх юм бол бакалаврын түвшинд бол та 10 жилийн гэрчлэгээ чинь 3.2-оос дээшээ, IELTS чинь оноо 6 оноос дээш байх хэвээр. Та магистраар явах юм бол таны IELTS чинь оноо 6.5, харин academic study чинь 3.2 голчтой авах шаардлагатай гэсэн үг. Яг 100% тэтгэлийг сонирхдаг хүмүүс бол байдаг. Гэхдээ тэр бол юу гэдэг тухайн улсын тэтгэлгүүд байгаад идэг. Гэвч тухайн сургууль болгоно тухайн хүн дээрээ өөр кейстэй байдаг. Тэгэхээр та нэгэнд оноогоо авсны дараа хэрхэн сургуулиуд руу материалуудаа илгээснээс таны тэтгэлийн хэмжээ бас шаарддаг. Заавал 50% байна гэж бол байхгүй. Хамгийн сүүлд гэх юм бол одоо манай оюутан Америкийн нэгдсэн улсын Arizona State University-д 80% тэтгэлэгтэйгээр сурах хэрэгтэй авсан байгаа. Түүний сонгосон мэргэжил нь бол Criminal Justice байгаа. За дахиад нэг жишээ гэх юм бол манаас нэг оюутан маань IELTS дээр 7 оноо авсан. Түрүүний оюутан бол 7.5 авсан байсан. Тэр маань Лондонгийн Westminster сургууль 100% тэтгэлэгтэй стипендтэйгээр сурахаар явж байгаа. Тэгэхээр юу гэдэг заавал улсын тэтгэлэг гэж одоо араас нь хөөцөлдөхгүйгээр тэр мэдээлэл нь хэр их хэмжээгээр нь өрсөлдөөн тэр их хэмжээгээр байдаг. Тэр тухайн сургуулаасаа тэтгэлэг авах боломж нь ер нь илүү байдаг. Тэр хэрхэн тухайн сургуулаасаа тэтгэлэг авах талаараас ярьж байна. Тухайн одоо Монголд бол хүмүүс хөвчлэн Facebook, интернет орчноос тийм ээ одоо боловсрол шийдвэр ухааны одоо нэг сайтнаас ерөөдөө тэтгэлгүүдийн талаар, улсын тэтгэлгүүдийн талаар мэдээллүүдийг авдаг. Харин тэр жижиг сургуулиудын тэтгэлгүүдийн талаар одоо хаанаас яаж мэдээлэл авах их зүгээр юм. За хамгийн чухал зүйл нь сургуулаа хэрхэн сонгох вэ? Тэр сургууль чамд үнэхээр яг болж байгаа үгүй юу гэдгийг шийдэх хэрэгтэй тийм. Тэгэхээр яг хамгийн түрүүний эхний алхам бол ерөөсөө IELTS авах. IELTS авахын өмнө яг үг юм бол тухайн чи сургуулиудаа сонгоцсон байх шаардлагатай байдаг. Нэг ойролцоогоор нэг 6 сургуулийг хамгийн минимумда, максимумда сонгох хэрэгтэй. Хэд олон сургуулийг сонгочхоор тэтгэлэг авах боломж болно. Тухайн материалын чанар унждаг. Тэгэхээр хамгийн түрүүнд та хугацаагаа зөв тооцоолох хэрэгтэй байдаг. Тухайн сонгосон сургуулиудын чинь application process хизээ эхлэх гэдэг нь яг тэрний өмнөх тэрнээс 1-2 сарын өмнө таны IELTS-ийн оноо бэлэн байж байгаа хэвээр. Тэгээ IELTS авсны дараа тухайн сургуулиудынхаа та application process-үүд сургуулиудаа сонгоцсон байгаа шүү дээ. Материал илгээх хэрэгтэй. Хэр та сайн өөрийгөө сэлэн хийж чадна тэрнээсээ шалтгаалаад таны тэтгэлэг авах боломж ч юм бол өндөрсөж байна. Ихэнх сургуулиудад partially тэтгэлгүүд бол их бага хэмжээгээр байдаг. Хамгийн максимумда 80% хүртэл байдаг юм билээ. Тэгэхээр тухайн сургуулиуд ч юм бол зоолттой тань тэтгэлэг өгдөг. За эхний ээлжинд та сургуулийнхаа тэтгэлгээр 80% тэтгэлэг авлаа гэж бодоход очоод сурж байхдаа хэрвээ онц сурах юм бол merit based scholarship гэж байдаг. Тэрнгээрээ та 100% тэтгэлэг болгочих бас боломж байдаг. Тийм манай нэг оюутан бас тэгж явж байгаа. Эхний ээлжинд гэр бүлэрээ 50% тэтгэлэгтэй явж байгаа. Тэг үнэхээр амжилттай явж байсан болохоор сүүлийн одоо нэг жилдээ 100% тэтгэлэгтэйгээр сурж байгаа. Тийм оюутан бас байгаа. Тэгэхээр бид нар хэрвээ хичээх юм бол зөндөө боломжууд бол зөндөө байгаа тийм. Тэгэхээр одоо манай сургуульд болохоор Австрали зуучилдаг гэхлээр өөр ус байгаа. Өөр байгаа. За Хятадын сургуулиуд руу байна. Хятадын сургуулиудаа бүр нэг онцгой гоё Хятадын бүх сургуулиуд руу бид тэтгэлэгтэйгээр стипендтэйгээр зууцалж болно. Тэрэндээ бас нэг энэ жил аягүй сайхан мэдээд уулзнаа. Бид нэр Хятадын топ 10 сургууль, дэлхийд топ 100-д ордог сургуулиудад энэ жил 6хан оюутан тийм
явуулах эрх маань боломжтой байгаа. Тэгэхээр үүнд нь ямар сургуулиуд орж байгааг Хятадын Цинхуа дэлхийд 17 яг Колумбия University-гийн доор орж байгаа. Колумбия ч нөгөө Warren Buffett шүү дээ. Тэрний сурч байсан сургууль шүү дээ, тий. Тэр сургуулийн яг дараа орж байгаа. Дараагийн сургууль нь Фудон байгаа, Шанхайгийн. Шанхайгийн Фудон бол дэлхийд 24 юм уу эсвэл 27-д орж байгаа сургууль байгаа да. Тэр эдгээр сургуулиудад 100% тэтгэлэгтэй. Гэхдээ зөвхөн мастрын програмдаа шүү. Бакалавр бол биш. 100% тэтгэлэгтэйгээр зуршлах боломжтой болж байгаа. Сар бүрийн 3500 оны стипендтэй. Тэгэхээр энэ нь яг ямар учиртай юм бол таны бакалаврын энэ дээрш мэдээж шалгуур тавина дөнгөж 6 хүний квоттой байгаа болохоор 3.0 бакалаврын голч чинь 3.4 байх хэвээр. IELTS ч оноо хэрвээ та англиар сурах бол IELTS-ийн 7.5 байх хэвээр. Хэрвээ та хятадаар сурах гэж байгаа бол HSK-ийн 6 юм уу 5 оноо байх хэвээр. Ийм шаардлагууд тавьж байгаа. Ч солонгос хэлний сургалт бас явуулах гэдэг. Тэгээ бас оноо амнаас сургалт байгаа. Тэгэхээр солонгос руу ямар нэгэн сурах сонирхолтой хүмүүсийг зуршлах юм байгаа. Тий. Энэ Infinity English солонгос хэлний сургалт явуулах бас нэг аюу төвхтэй. Манайх руу солонгос хэлтэй англи хэлтэй хүмүүс аюу их сурдаг. Тэгээ тэр хүмүүсийнхээ хүсэлтээр солонгос хэлний сургалтаа явуулж байгаа. Солонгос руу топгийн оноо шаарддаг ихтэй сургуулиудад сурахад илүү тэтгэлэг олох боломж нь бас илүү байдаг. Монголчуудад бас арай илүү ээлтэй байдаг. Тэгээ солонгосын 7 ихтэй сургуультай бол манай хамтарч ажиллаж байгаа. Тэгэхээр тухайн сургуулиуд руу тэтгэлэгтэйгээр явахыг хүсэх юм бол та топгийн хамгийн бага 5 оноотой байх шаардлагатай байдаг байгаа. Тэр манайх анхан шатнаас 5 хүртэл сургалтаа явуулаад эхэлсэн байгаа шүү. 6 сарын 14-нд эхэлсэн шүү. За нэг баяртай мэдээд болъё. Тэрний юу гэхээр 6 сарын 15-нд Infinity English хэрхэн гадаадд тэтгэлэгтэйгээр суралцах вэ гэдэг ивент зохион байгуулна. Үүний үндсэн агуулга нь бол Австрали руу, Хятад руу, Япон руу, Солонгос руу, Лондон руу тэг ямар ч одоо орон байсан тийшээ хэрхэн сургуулаа зөв сонгоод цагаа зөв тооцоолоод тэтгэлэгтэйгээр сурах талаар ивент болж хувирна. Үүн дээр нь манай энэ жил Харвардад явах Тука маань зашлага байгаа. Тэгэхээр Тука маань хэрхэн одоо энэ Харвардад хүрсэн тэр нууцаас бид нэр хэлж өгнө гэсэн. За тэгээд хэрхэн бас IELTS-та өндөр оноо авах, IELTS-ийнхаа бэлтгэлийг хэрхэн сайн хийх үү гэдэг талаар бол бас би ярих байгаа шүү. Тэгэхээр та бүхэн хэрвээ бүр ингээд илүү өөртөө тулаад тийм ээ өөрийнхөө сургуулийг илүү сонгохдоо зөв чиглэлээ олж авъя гэж хүсэж байгаа юм бол 6 сарын 15-нд манай сургуулийн төвийн зохиох энэ ивентэд бас хүрэлцээр хийвэрж байна. Тий, ирээрээ. Тий, хүсэж байна. Тэгэхээр бид нар бол мөрөөдөөд л яваад байдаг. Тий, нэг явчаамсаа гэж мөрөөдөөд л байдаг. Гэхдээ яг ингээд цаасан дээр буулгаад план гаргачих юм бол тэр биелэх боломж нь илүү өндөр байдаг гэж нэг ухаантай үнэлсэн байт юм билээ. Ерөө өнөө хэлээ шүү. За, тэгээ өнөөдрийн манай ярих сэдв бол ерөөдөө иймэрхүү байсан. Тэгээд байгаа да. Нэмэлтээр мэдээлэл авахыг хүсвэл манай сургуулийн төвийн Facebook хуудас руу хандж болно. Мэдээж бас Instagram хаяг байгаа. Мэдээж бүр илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах үйл өөрийн биеийг хүрээд ирж болно. Тэгэхээр манай сургуулийн төв бол Багшийн нэгдийн UBH центрийн 15-т 1015 дотд байдаг. Тэгэхээр та бас дэлгэрэнгүй мэдээллийг утасны дугаараар бас залгаад асуугаад үзэж болно. Тэгээд хэрвээ дугаар тэгээд өөрийн асуулт тодруулах зүйл бол бас доор комментээр үлдээж болно мэдээж. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. За баяртай. Уулзлаа баяртай. 5 сарын 15 биш. 6 сарын 15 уулзцгаая.